Хай. Би дараагийн бичлэгээрээ юу ярих уу гэж нэлээд хэд хоног бодож байгаад сэдвээ сонголоо. Яг нэг YouTube хаягтай болсон гэлээгээд дэвэн дэлхийн хаамаагүй юм яриад хальж яваад хүмүүсийг залхаагаад ээж яах вэ? За тэгээд нэлээд хэдэн удаа эмэгтэй хүний үн цэн гэдэг комментиг хүлээж авлаа л да. Тэгээд энэ талаар жаахан бодож байгаад ярихаар шийдлээ. За тэгээ энэ бичлэг бол юу гэдэг зөвхөн миний үзэл бодол шүү дээ. Та заавалчгүй санал нийлэх албагүй. Тэр бол таны эрх. За ер нь эмэгтэй хүний үн цэн гэдэг ойлголтын талаар ийм үг сонсож байгаагүй хүн ер нь байхгүй бах тийм үү? Хүүхэд байхаас л ер нь ялангуяа охидод энэ үг айгүй их амьдралд маань оролцдог байсан дээ. Эмэгтэй хүн үн цэнтэй байх ёстой, эмэгтэй хүн ийм байх ёстой, эмэгтэй хүн чинь одоо өөрийгөө үнэлэх ёстой гэдэл те. Та нар сонсч байсан байж магадгүй. Гэхдээ би бол одоо эрэгтэй хүний үн цэн гэдэг үгийг эмэгтэй хүний үн цэн гэдэг үг шиг бол олон удаа сонсож байгаагүй. Им хүүстэй хүнийг хэлэхдээ тэр үн цэн гэдэг үг арай илүү их ороод яваад байдаг. За тэгээд эмэгтэй хүний үн цэн гэж юу юм бэ гэж та нараас асууя л та. Эмэгтэй хүний үн цэн гэж юу вэ? За тэгээд ингэж асуухаар нөгөө хилдэг хідэн хариултаа хэлэх байх л та. Эмэгтэй хүний үн цэн гэдэг чинь одоо хэр ингэр чангатай тий одоо гэр бүлтэй халамжтай хайртай ч гэдэг юм уу. Тэгээ магадгүй одоо олон хүний өөр дамжаагүй мамжаагүй тий олондоо хүндлэгдсэн нэр сайтай тэгээ нөгөө хүн амтан гэрт нь ороход ингээ гэр нь гой цэвэрхэн хоол ундтай бүх ажлаа ингээ зэрэг зохицуулаад явдаг тийм эмэгтэйг одоо үн цэнтэй гэж хэлэх байхаа гэж ихэнх нь хэлэх байх. Тэгээ яг жаахан цаашаа хайдуулаад дэлгэрүүлээд бодоод үзье л та. Үн цэн гэдэг ойлголт чинь юу юм бэ? Үн цэн гэдэг ойлголтын англи нэр нь болохоор value. Тэгээ яг үн цэн гэдэг ойлголтоо бүгдээрээ бодъё доо. Тэгээ үн цэнтэй зүйл гэдэг чинь ховор олоход хэцүү учраас илүү их одоо өртөгтэй, илүү их мөнгө төлж авах зүйлийг ерөнхийдөө үнэтэй гэж ярьдаг шүү дээ, тий? За тэгэнгүүт хүний үн цэн гэхээр юу болчих чам? Миний бодлоор хүн болгон төрхтөө зүгээр хүн заяаг олж төрсөн учраас ухамсартай амьтан учраас автоматар тэ хүндлэлтэй хүн ёсны хүндлэлтэй хүндлүүлэх хэрэгтэй байдаг. Харин үн цэнийг бол хүн өөрөө бүтээдэг гэж боддог. Тэгэхээр миний хувьд шүү дээ, миний хувьд хүн үн цэнтэй байна гэж байхгүй. Хүнийг үнэлэх боломжгүй. Хүнийг одоо бид нар ч ямар боолын нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Хүнд одоо үн тогтоох, үн цэн тогтоох гэж байх боломжгүй. Харин хүн өөрөө үн цэн болон баялаг бүтээж болно. Магадгүй хэр их үн цэн бүтээж байгаагаар нь хүний үн цэнийг зарим хүмүүс одоо дүгнэх гээд ээж магадгүй. За жишээлбэл нийгэм одоо мөнгийг үн цэн гэж үздэг шүү дээ. Тэгвэл маш их мөнгө олж чаддаг, бизнес эргэлдүүлдэг тийм хүнийг үн цэнтэй гэж хэлэх үү гэвэл бас тэр жоохон асуудалтай болно. Би хувьдаа бол амьд хүнийг үнэлэх, тэ үн цэнтэй гэж ярих дурггүй. За тэр тусмаа эмэгтэй хүний үн цэн гэдэг нэршилт нь би өөрөө жоохон асуудалтай ханддаг. За энэ талаар дэлгэрүүлж ярихын тулд ахаад л бүгдээрээ нөгөө эцгийн эрхтээс патриархи руу орно. Тэгээ патриархи руу орохын тулд хэдүүлээ эхлээд байгалийн зам яриа л та. За байгаль дээр эм амьтад, эр амьтдын харилцаа ямар байдаг вүлээ? Эр амьтад одоо эмтэйгээ эвцэлдэхийн тулд үр төлөө үлдээхийн тулд эмийгээ найрдаг тийм ээ. Эмэгтэй амьтан хинээс үр төл үлдээхээ өөрөө шийддэг. Одоо байгаль дээр эрэгтэй амьтад ихэвчлэн ийм хот алга өнгийн үстэй, том эвэртэй ч юм уу одоо үснээс нь үд сүдэн илүү хурц хараа булаамаар байдаг. Эмэгчингүүд нь болохоор ийм дараахан дүү, бараан дүү өнгөтэй байдаг штэ. Эрэгтэй нь одоо эмэгтэйгийнхаа харааг булааж эмэгтэйдээ тоогдож байж тэр эрэгчин тэ зарим нь бүр үүр засдаг. Одоо гэрээ бэлддэг. Тэгжээж одоо эмэгчин амьтандаа тоогдож үр төлөө үлдээх эрхтэй болдог. Тэнгүүд одоо тэр амьдрал бүтээхдээ хэний үр удмыг үргэлжлүүлэх сонголт нь эм амьтныг гарт байдаг. Энэ нь асар том хүч. Байгаль дээр эм амьтнаа татаж чадаагүй, эмэгтэй амьтандаа таалагдаагүй
ямар нэгэн байдлаар гологдсон эрхчин амьтад үр төлөө үлдээхгүйгээр тэгээ одоо байгалийн шалгарлаараа арчигдаж хаягддаг байсан. За хүмүүс ухамсартай амьтад учраас энэ хүчийг байгаль дээр анзаарч мэдээд за эмэгтэйчүүдэд энэ хүчийг нь байлгахчвал эмэгтэйчүүд бие даасан байгаад хинээс хизээ одоо хүүхэдтэй болохгүйгээ шийддэг болчвол маш олон эрэгтэй хүн одоо ингээ үр төлөө тэ үр удмаа үлдээж чадахгүйгээр ингээд хохироод харамсалтай байдлаар ингээд ганц бие амьдраад ингээд дуусах нэ. Энэ эмэгтэйчүүд чинь одоо эрх мэдлийг өгч болохгүй байна. Өөрийнхөө биед эзэн болох, өөрийнхөө нөхөн үрчгүүд эзэн болох, одоо өөрийнхөө бэлгийн амьдралд эзэн болох эрхгүй юм байна. Эднэрт ийм эрх өгчгөл юм бол одоо ингээд эрчүүд бид нар чинь сүрх нэ гэсэн байдалтайгаар дэлхийн бүхэл орнууд, бүхэл соёлууд шашин шүтлгээсээ газар зүүн байрлалаасаа үл хамааран бүгдээрээ шахуу эмэгтэй хүмүүсийн биеийг одоо захирсан, удирдсан, юу хийхийг өөрийнхөө биеэр юу хийхийг удирдан тушаасан байдалтайгаар тархи угаалт явагдаж эхэлсэн байна л да. Маш олон жилийн турш тэр тархи угаалт явсны хүчинд ер нь бол амжилттай болсон л дээ. Хүмүүс ухамсартай болсноор эрчүүд ингээд гологдох юм бол ингээд эмэгтэйчүүд нь миний надтай суухгүй юм байна, үрүүд минь үлдээхгүй юм байна гэдгийг ойлгосноор за эднэрийг одоо биеийг нь удирдан хянаж байж одоо юу гэдэг эр хүн болгон ямар ч байсан нэг их нэртэй болёо гэдэг тийм одоо зорилт тавьсан юм шиг байгаа юм л да. Тэгээд эр хүн болгон их нэртэй болохын тулд тэнд чинь одоо байгалийн шалгарлынхаа дагуу одоо эмдээ гологдохуйц нэлээд их эрчүүд байна да. Тэрүүгээр би одоо юу гэдэг бие махбод зод яриаггүй шүү. Тэг нэг сонин юм ярьдимаа бас. Одоо хүүхнүүд хэрвээ яг өөрийнхөө сонгодог байсан бол ингээд хамгийн баян, хамгийн царайлаг нэг хитгэн эрэгтэй рүү яваад бусд нь одоо ингээд тоогдохгүй бусад эрэгтэйчүүд ингээд ганцаард ингээд юм ярьдیں۔ Тэр чинь худлаа шүү дээ. Ер нь нийгмийн хувьд одоо үнэхээр царай муутай онцгүй залуу мөртлөө сайхан сэтгэлтэй, сайхан ааштай зан чанарын хувьд хүн шиг хүн байхаар тэгэл аз жаргалтай гэрэлсэн л байдаг байхгүй юу. Тэр асуудал ерөөсөө чиний мөнгөгүй байгаад, чиний царай зүс чинь ямар нэг байгаад юм биш. Тэр асуудал ерөөсөө эмэгтэй хүн татаж чадахгүй байгаа асуудал чинь чиний зан харилцаанд байгаа байхгүй юу. Нэг бол чиний зан харилцаа чинь өөдгөө бүдүүлэг эмэгтэй хүнийг дорд үдсэн байгаа учраас чи таалагдахгүй байгаа юм. Эсвэл чи хитрхи ичимхий ч юм уу өөрөө удирдлагыг гартаа авч чадахгүй байгаас болоод эсрэг хүснийхээ хүндэд танилцж чадахгүй гэж магадгүй. Тийм эрчүүдийн гоншгонсон юм байдаг шүү дээ. Хүүхнүүд өөрсдөө сэтгэл харахгүй царай л хардیں۔ Эсвэл тэгэл ингээд сайн залуу байсаар ах чинь сайн залуугаа тоохгүй явж байгаа л тэгэл нэг адгийн юмтай очиж нийлчээл дараа нь бүх эрэгтэйчүүд ийм тийм гэдэг. Тэгээд одоо над мад чиг ийм сайн залуучуудыг өөрсдөө тоодгүй модгүй. За нэг юм хэлье. Сайн залуу гэдэг элдв аашгүй ямар нэг одоо муухай зуршилгүй сайн залууд тэр чинь чиний зан арын шиг биш байхгүй юу? Чиний одоо ондоошил чинь зүгээр л би сайн залуу биш байхгүй юу? Хүний одоо миний хэлээд байгаа нөгөө байж болох доотлын одоо хүний бай минимум гэж байгаа шүү дээ. Хүнд байх л ёстой нэг үндсэн хитгэн шанар байгаа шүү дээ. Насанд хүрсэн хүн бол чи ажилтай байх ёстой, орлоготой байх ёстой. Ямар нэг донтолт муу зуршилгүй хүн хүчирхийлдэггүй хүнтэй илдэг сайхан байх ёстой чинь зүгээр хүн ёсны наа захын асуудал байхгүй юу. Тэнгүүд нэг тийм 100-аас 60 авчаад нэг дүндээ дөнгөж тэнцчээд тэнгүүдээ над чиг ийм сайн залууг яагаад эднэр ингээ тоохгүй, урамшуулахгүй, магтахгүй байгаа би ингээ сайн хүн байсны минь төлөө яагаад намайг эмэгтэйчүүд шагнахгүй байгаа юм бэ гэсэн байдлаар харилцдаг. Тэнгүүд чи өөрөө нэг 60 дөнгөн данган юу ачаад за яг сайн хүн байж болно сайн байна. Тэгтээ тэр чинь ингээд бүх зүйл биш байхгүй юу? Чи ядчил нэг жоохон яриа хөөрөн дээр анхаараа үнэхээр чи амар сайн хүн мөртлөө ерөөсөө хүмүүс тоогдохгүй эмэгтэйчүүд тоогдохгүй байвал чи өөрийнхөө тэр харилцааныхаа асуудал дээр анхаарах хэрэгтэй. Чи өөрөө жоохон хүнд сонирхол татахаар байх хэрэгтэй шүү дээ. Чи хичнээн сайн хүн байлаа гэд
чамд ямар ч сонирхолтой зүйл байхгүй чамтай яриад суухаар ингээд нойр хүрэх гээд байдаг бол би тийм зарим хүмүүсийг мэднэ. За ер нь нэг 30 минутаас илүү хамт суугаар бүр ингээд өөрийн мэдлгүй өөдөөс нь хараад ившээч гээд баймаар тийм сонирхолгүй, тийм уйтгартай юу ч ярих гэхээр яриа нийлдэггүй тийм зантай байвал тэгээд чи 1000 сайн хүн байгаад яах вэ ер нь. Хүн чинь бас өөрийгөө тэг би ингээд нэг адгийн захын 60% хангачлаа одоо энэс илүү би сайжрах шаардлагагүй гэд чиний хувь хүний хөгжил чинь зогссон байвал тэгээд одоо тэр чинь их эмхтэй одоо чамайг тоохгүй байгаа эмхтэйгийн буруу биш шүү дээ. Эмхтэй хүнийг өөртөө татгал зорилгоор сайн залуугийн дүр эсгээд тий ингээд би ийм байх юм бол эмхтэй хүн намайг тоож боломж өгж магадгүй гэж бодож сайхан харцснаа эмхтэй хүн тоохгүй болонгууд зас мөг чи чинь гэсэн байдалтай ханддаг ирчүүд бас зөндөө байдаг. Тэгээд тэр хүмүүс яг өөртөө сайн залуу гэж хэлдэг ч гэсэн үнэндээ сайн залуу юм уу гэвэл бас хэцүү нэг юм үг байдэн шүү дээ vending machine гэдэг. Зоос хийгээд ингээд товчлуур дарахаар ингээд ундаа унж ирдэг. Тэрэн шиг та нар эмхтэй хүнийг vending machine гэж боддtiin үү? Өөрт нь ганц удаа ингээ илдэг хандангууд ингээ зоосоо хийсгээд ингээ юм унжурдаг шиг эмхтэй хүнтэй илдэг сайхан харилцангууд хариуд нь чи одоо харилцаа ч юм уу хайр ч юм уу секс хүртэх хэрэгтэй гэж өөрийгөө итгээд байгаа юм уу? За тэгээ үндсэн асуудал руугаа ороход одоо эрт дээр үед хүмүүс одоо байгалийн шалгарал нөгөө байгалийн хууль гэдэг байгаа юмныхаа эсрэг юу нь явсан байгаа байхгүй юу? Им амьтад өөрсдөө одоо хинтээ эвцэж үрчгээ сонгодог байсан чинь айгүй олон ирчүүд гологдож ганц биеэрээ годсон царайлж явах гэдээсэн болохоор нөгөөдөл чи яаж юм л та. Эрэгтэй хүн болгон ямар ч байсан нэг их нэртэй болцгоё гэсэн байна. Тэрний тулд олон мянган жилийн тарих угаалт явж л дээ. За тэгээд тэр эмэгтэй хүмүүсийг удирдах эмэгтэй хүмүүсийн биеийг хянах тэр санаархал чинь олон мянга зуун жилийн турш хөгжсөөр яваад одоо тэр тарих угаалт нь бүр гүнзгийрээд сүүлдээ одоо эмэгтэй хүн болвол те 92 гэдэг чинь нэг төрөл зүйлийн л одоо хоёр өөр хүүс байдаг байтал сүүлдээ одоо эмэгтэй хүмүүс бид нар чинь яг хүн биш те subhuman буюу одоо нэг тийм хагас хүн те нэг тийм бараг л хүн маягийн болтлоо. Хүн гэхэд хэцүү нэг төрлийн эд зүйл үнэт зүйл болтлоо. Манай нийгэм хөгжсөн байгаа нь л та хүний нийгэм. Тэгээ явандаа бүр яг эмэгтэй хүмүүсийг эд агуурс маягаар үзээд одоо наймаалцах шинжиндээ орж эхэлсэн. Тэгээд одоо аав нар нь жишээлбэл охтынхоо эзэн тэгээд одоо охиноо хинд хідэн төгрөгөөр үн хүргэж зархаа ер нь шийддэг болж эхэлсэн л дээ. Тэнгүүд нөгөө ер нь үн цэн гэдэг ойлголт эндээс гарч ирсэн болов уу гэж миний хувьд боддог. Тэгээ ямар ч одоо бараа бүтээгдэхүүнийг тий аль болох үнд хүргэж зарахын тулд сайн маркетинг байх хэрэгтэй. Одоо хүсэмжит бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Бүтээгдэхүүнээ сайжруулах хэрэгтэй. За тэгээд нөгөө эмэгтэйчүүдээ охтоо үнд хүргэж зарахын тулд илүү олон ойлголтууд нэмж эхэлсэн. За жишээлбэл мэдээж одоо гоо үзэсгэлэнтэй эмэгтэй байх юм бол яалтчгүй үнд хүрэн шүү дээ. Тэр ч одоо бүтээгдэхүүнийхээ хувьд бол сайхан модель байгаа учраас. За тэгээд хөөхөн сайхан дээрээ нэмээд одоо хөгжимддэг, дуулдаг ч юм уу тий хүнийг баясгах entertainment үүрэгтэй. Эсвэл одоо гэр ахуйн шинжтэй хоол гоё хийдэг, хувцс гоё уран хатгадаг ч юм уу тий. Тийм байвал бас ингээд нэмээд үн цэн өсөх хэмжээний явандаа бүр ингээд үн хүргэх өнцгөө олж ядаж байтал чинь нэг гайхамшигтай мэрэгэн ирэх минь онгон охин гэдэг ойлголтыг гаргаж ирж л дээ. За тэгээ өөр хүний одоо нөгөө гар хүрээгүй тий ариунаараа эвдрээгүй тэр охиноос одоо төрсөн хүүхэд нь чиний хүүхэд байх 100% баталгаатай гэсэн байдлаар тэр онгон охин гэдэг ойлголтыг гаргаж ирж байгаа юм л та. За тэгээд энэ бол одоо дэлхийн бараг бүх улсад л түгсэн энэ ойлголт бол. За тэгээд байгаль их одоо эмэгтэй хүнийг нөхөртөө л өгөөрэй гэл ийм өвтрийг нь хамгаалсан онгон хайстай төрүүлдэг. Тэрийг нь одоо цоолсон хүн болвол тий жинхэнэ эр хүн
гээд одоо бид нэр тийм онгон хальс гэдэг зүйлийг юм шүтэх ойлголтыг өгч гисэн. Одоо болтол тэр нь ингээд харагдчихэдэг. Би ер нь нэг Facebook-ийг олон эмэгтэйчүүдийн групп дээр байдığım л та. Тэр чинь нэг тийм хэрэгт дурлаад байгаадач биш, тийм юм дуртайдаач биш. Нэгт би одоо ингээд нөгөө нийгмийн ингээд байгаа байдлыг жаахан судлах гад судалгаа маягийн юм хийж явж идэгин. Хоёрт гэх юм бол ингээд айгүй буруу зөвлөгөө ингэж нэгэндээ маш их өгдөг учраас дунд нь ядаж ганц ч гэсэн тэд нэр эргэлдэж байгаа хүнийг шал буруу чиг рүү түлхээд явуулчихгүй хүн шиг байх юмсандаа гэсэн үдэндээ би ер нь нэлээ их эмэгтэйчүүдийн группт байгаа л анзаараад шүүгээл харж идэг л та. Тэгэл тиймэрхүү групп төр чинь байс хийж байгаа л нэг иймэрхүү пост орж иртээ. Онгон хайлс нөхөж ойдаг имлэг мэдгүй гэл тэ. Эсвэл одоо би тэдэн настай хүнтэй унтж үзээгүй би одоо ингээд тампон хэрэглэжүүл яах вэ гэдэг юм бод чинь. Эмэгтэйчүүд бүр амар ноцтой оруулаж байгаа. Хүүе чи одоо хүнтэй ч унтаагүй ариун сайхнаараа байж юу одоо өвтрээрүүгээ тампон хийх вэ? Чи одоо бол тэрий чинь нөхөртөө өгдөг байхгүй. Тэр хальсаа одоо нөхрөөрөө хаглуулна гэдэг ч таах. Дээ зэргийн нэр хүнд байхгүй юу? Юу тэр үн цэнтэй юм хамгаалах хэрэгтэй гэдэг. Одоо тэнгуүдээ ингээд одоо онгон охиныг амар үн цэнтэй гэж одоо л ярьдаг тий. Нөхөртөө үн цэнтэй очих хэрэгтэй гэдэг. Тэнгуү тэр нөгөө эмэгтэй хүнийг одоо мал адгуусаар мөнгө зоосоор үнэлж зардаг байсан үеийн маркетингийн хэлбэр болох тэр онгон хайлс гэдэг юм ингээ хэдэн мянган жилийн дараа орчин үед ингээ 2024 онд одоо л хүмүүс ингээ тархинд те тэр нэг хальсан байгаа охин үн цэнтэй гэсэн одоо хүмүүсийн сэтгхүүд бат бүх оршсоор л байна л та. Тэнгүүд тэр онгон хайлс гэдэг байгаа юм чинь яг үнэндээ тэр секстэй ямар ч холбоогүй эмэгтэй хүний одоо анатомийн бүтцээрээ үтрээ тэгээд анус хоёр нь маш ойрхон байралтай байдаг. Тэр онгон хайлс гэдэг байгаа юм чинь ер нь бол тэр одоо өтгөнд байдаг бактериас үтрээг хамгаалах л гадны биетээс хамгаалах те өөрийгөө арчилж хамгаалж чадахгүй байгаа жоохон хүүхэд байх үедээ л тэрнээс хамгаалах гэсэн тийм байгалийн л тохиргоо байхгүй юу? Тэгээд тодорхой насанд хүрээд тэр чинь өөрөө бүр хатан гашаад жалга болчих тохиолдол байгаа. Зарим хүн бүр байглаасаа тийм юм гүйж төрдөг хүмүүс байгаа. Тэнгүүд тийм зүгээр одоо ариун цэврийн зориулалттай эдий чинь бид нар ингээд нийгмээрээ ингээд шал өөр утга оруулаад ингээд нөө sexualize гэсэн шүү дээ. Сексийн нүдээр хараад одоо нөхөртөө очтол нь одоо үтрээг нь хамгаалж идэг эд мэдгээд итгүүлч гисэн. Тэгээд тэрнийх нь үр дүн нь одоо болтол байгаа. Тэгээ нэг юм сонин юм ярьдаг залуучууд зөндөө байдаг гэсэн чинь одоо онгоо ирээгүй өмнө нь өөр хүнтэй яатсан. Эр хүний хувьд одоо ингээд өмнө нь хинч хурж байгаагүй эмэгтэйд ингээд унтах чинь айгуу гоё байдгийн үнцэнтэй байдгийн л гэж л ярьдаг. Одоо тэр яг тэр эмэгтэй хүнийг эд агуурс эд бараатай жишж байгаа чинь энэ баггүй юу? Одоо нөгөө жишээл чи бодолтой, мэдрэмжтэй, хүсэлтэй, мөрөөдөлтэй, зан араншинтай, дотроос хүнстэй, оршихуйтай хүн биш байгаа байхгүй юу? Тим юм ярьж байгаа залуугүй. Чи зүгээр ингээ боодлыг нь задлах гэж байгаа гадуураа гялгар ууттай хайрцаг байгаа байхгүй юу? Эсвэл тэ нэг юм цоо шин машин авч унаад өмнө нь хүний гар дамжаагүй машин гэдэг шиг те 0 км-тэй машин анхудаа түлхүүрийг нь хийгээд асааж байгаа ч юм шиг. Тийм мэдрэмж авах гэсэндээ одоо амьд хүн чамайг одоо тийм эд агуурстай жишж байгаа чинь тэр байхгүй. Ер нь яг эмэгтэй хүний үнцэн гэдэг ойлголтыг сайн бодоод авах юм бол явж тэр нь нэг тийм арилжааны шинжтэй. За эмэгтэй хүний биед за бие гэдэгт нь тэ секс нь багтж байгаа, хүүхэд төрүүлж өсөх нь багтж байгаа, бусдад үзүүлдэг хөдөлмөрүүд нь бас бүгдээрээ багтчихж байгаа юм. Эмэгтэй дөнгөж нас бид хүрээд дэлгэрч байгаа цэцэг шиг үзэсгэлэнтэй тэ амьдралд эвдрээгүй муу санаа суугаагүй гинэн ариухан гэдэг утгаараа за тэгээд магадгүй одоо хүнтэй унтаагүй онгон биетэй гэдэг утгаараа 18 та эмэгтэй одоо үн цэнийг хамгийн өндөр гэж тогтоох гээд байна л та. За тэгээд түүнээс хойш дандаа буурдаг тэр одоо анх тогтсон үн цэн нь дандаа буурдаг хандлагатай. За чи ингээд онгон хальсаа алдах юм бол ингээд
үнцэн чинь буурлаа. За чи ингээд хүүхэд гаргаад гэрээ эзэгтэй болоод тэгжсэн аа ингээд нөхрөөсөө салуул нөхөртөө хаягдчихуул ч юм уу те. Үнцэн чинь дахиад тэдээр буурлаа. За тэгээд эмэгтэй хүний одоо үнцэн гэдэг амиг буулгадаг хамгийн том юм чинь нас. Нас нь явах тусам одоо эмэгтэй хүнийг үнц сэнэгүүл гэж үзгээд байна л да. Тэгээд нөгөө хүмүүсийг хамгийн их одоо эмэгтэй хүмүүсийг хамгийн их мохоодог. Тэгээд дарж авахад хамгийн амархан үг чинь авгаа шүү дээ. Муу авгаа. Чи муу ямбиса авгаа болчоод чи яах гээд байгаа гэл. Тэгээд эргээд харахаар одоо энэ үнц сэнгээд байгаа юмнууд эмэгтэй хүний үнц сэнгээд байгаа юм. Дандаа эрчүүдэд хэр их үйлчлэх вэ? Эрчүүдэд хэр их таалагдах вэ? Эрчүүдэд хэдэн хүүхэд төрүүлж өгөх боломжтой байгаа вэ? Эр хүний дэргэд хичнээн сайхан харагдах вэ гэдэг үзүүлэлтүүдээр л эмэгтэй хүний үнцэн гэдэг зүйлийг одоо ингээ хиймлэр тогтоогоод байгаа юм л та. Тэ? Чи онгон байж байгаад унтчих юм бол одоо 1700 оноотой болдог ч юм уу. Чи одоо тэдэн хүүхэд гаргах юм бол хүүхэд гаргасан хүүхдийн тоогоор одоо ингээд нийгэмд үнцэн чинь ингээд буураад яваад байгаа тий. За тэгж яагаад ганц би ээж мэж болчих юм бол ерөөсөө үнцэн нүгэл гэж байгаа шүү дээ чи. Тэгээд чи одоо ийм болцсон одоо ингээд нөхөргүй хүүхдүүд чирээд үлдсэн одоо ингээд чамд одоо ямар юмны үнцэн авах вэ? Чи одоо өөрийгөө хайрлаад хүндлээд яах гэсэн байдалтай. За тэгээд тэр хинд ашигтай вэ гэхээр мэдээж л нөгөө эрчүүдэд ч ашигтай шүү дээ. Эмэгтэй хүний үнцнийг аль болох буулгаж байгаад өөртөө ихтгэлгүй болгосон дээр нь те одоо чи тэгээ голч хэлж байх юм ямар хэрэгтэй юм чи одоо ийм нөхцөлд те чам шиг үнцэнгүй юмыг одоо чи чамд голох хэрэг байхгүй шүү дээ. Чам шиг үнцэнгүй юмыг тоож байгаа дээр нь л нааша гэсэн хүн рүү л ингээл явдаг юм штэ. Тэгэл тэр чинь ингээд сэтгүүн хувьд негийн гэд бид хэлжсэн шүү дээ. Өөртөө итгэлийг нь буулгаж авч байж одоо өөр юм болгож авч байгаа тий. Яг тийм харилцаа байгаа. Тэнгүүд ингээд яг л бодоод үнцэнтэй хүн гингүүд чинь тэр нэг 18 та онгон охиныг дүрс бууж байгаа зү. Тэгээ тэрэндээ бид нэр бүгдээрээ өөрсдөө автчихсан. Одоо тэгээ нэг эмэгтэй хүний үнцэн эмэгтэй хүн үнэтэй байх тий бардам байх эдгэргээл олон юм ярина л та. Эмэгтэй хүн үнцэнтэй байх ёстой. Одоо эрэгтэй хүнийг тэгээ амархан заа гэж хэлж болохгүй. Араасаа гүйлгэх ёстой. Одоо чи хэдийгээр хүсээд та хоёлаа унтсан ч гэсэн чи ингээ хитрхи амархан унтчих юм бол чи үнцэнэг болчих. Гингүүд ингээ нэг эмэгтэй хүний бие чинь нэг тийм 8-1 хэрэгсэл хаадаг тий гүйлгээний зориулттай. Одоо секс чинь уг нь ингээ хоёр хүн хоёулаа таашаал авахгүй хийж байгаа. Тэгэнгүүт одоо энэ патриаркигийн зүгээс болохоор эмэгтэй хүнд сексээс таашаал авах албагүй. Тэр болохоор зүгээр эрэгтэй хүнд таашаал өгөх гэж хийдэг зүйл. Эрэгтэй хүнд таашаал өгснөхийн төлөө хариуд нь одоо тэр нөгөө бие чин гүйлгээний хэрэгсэл чи секс өглөө сексийн хооронд ямар нэг юм авна гэсэн байдлаар ийм хариутай бол бариутай юм шиг ийм харилцаа үүсгэсэн. Тэгээ боддоо одоо онгон эмэгтэй хамгийн үнцэнтэй гэж бодож байгаа. Тэгээ одоо тэр нэг хальсаа алдчих юм бол тэр хальсыг нь өөрөө хараачгүй барагтай бол мэдрээчгүй мэдэрсэн ч тэр чинь тэгэл нэг зөвлөн юм байна. За тэр хальсан дээр одоо хамаг үнц хинэн байдаг гэж ойлгодог ярьдаг. За тэгээ нөгөө одоо patriarchy хит автчихсан одоо энэ эцгийн эрхт ёсонд ингээд тасан зогцчихсан эмэгтэйчүүд болохоор одоо сексийг бол таашаал авах хэрэгсэл ч юм уу тэгэж үзэхэ болоод анхнаасаа ч магадгүй үздэггүй тий тэдний хувьд маш хаалттай хориотой табу сэдв тэгээд яг тэдний хувьд юу вэ гэхээр одоо нөгөө bargaining tool гэдэг хүснээ олж авах хэрэгсэл нь одоо нөхрөө удирдах баг зэрэг одоо тэр нөгөө өөрийнхөө байлгах гэж оролдохдоо хэрэгэлдэг тий тохиролцооны 8-1 хэрэгсэл болгоцсон байдаг байхгүй юу. Тэгэл би чи ингэхгүй бол би чамтай удахгүй гэл уурлал эсвэл одоо би ийм юм зөвшөөрүүлэхийн тулд ингэмээр байна гэж бодгоороо ингээл нөхрийнхөө сайхан ашиг хөдлөхгүй бол тэгээд тийм хүмүүсийн хувьд бол ялангуяа одоо секс нь өөрийнхөө хүснэг олж авах боломж олгодог үнэт зүйл учраас тэрийгэ одоо
маш үн цэнтэй зэвсэг гэж үздэг учраас одоо өөрийнх нь тгийж ашиглахгүй байгаа тий. Хин нэг удирдахын тулд, хянахын тулд, бодлыг нь өөрчлөхийн тулд ашиглахгүйгээр зүгээр өөрөө дуртайтай секс хийж байгаа эмэгтэй хүнийг штэ. Амар дургуутсан явдалтай, завхай тий. Одоо сексийн талаар чөлөөтэй ярихад ч юм уу их дургуутсаж хүлээж авдаг. Тэдний хувьд бол ойлгохгүй штэ ингээд өөрсдийнхөө хувьд ингээд хүссэн зүйлээ олж авахд хэрэгэлдэг л зүйлийг нь тэнд ямар ч зориггүйгээр ингээд зүгээр өөрөө таашаал авахсан л хүслээр хийж байгаа гэдгийг ер нь бол ойлгохгүй. Тэгээ энэ хамгийн гайхамшигтай нь ерөөсөө одоо энэ хүнтэй унтааг байх, цэвэр ариун байх, олон хамтрагчгүй байх тий энэ бүх сексийн дүрмүүд, хүний биеийн дүрмүүд зөвхөн эмэгтэй хүнд үйлчлдэг болохоос биш эрэгтэй хүнд ерөөсөө үйлчлдэггүй шүү дээ. Тэгээ зандан эрэгтэй хүн их нэртэй зандан очих ёстой гэж ерөөсөө ярьдаггүй үстэй. Эрэгтэй хүн хідэн ч хүнтэй унтсан байсан тэгэл эрэл хүн шүү дээ гэл тэгдэг. Тэнгүүт л яг нөгөө эмэгтэй хүнийг тэгээд орд үздэггүй, эмэгтэй хүнийг эд бараа гэж үздэггүй гэдэг чинь ерөөсөө л энэ худлаа гэдэг нь энэ дээр л ялгараад харагдчихж байгаа байхгүй. Эрэгтэй хүн бол нийгмийн нүдэнд хүн байгаад байгаа байхгүй. Тэр хүний үнцэн те хідэн хүнтэй унтсан, яасан, ийсэн энэ тэрээс ерөөсөө хамаарахгүй тэр зүгээр л үнцэнтэй хүн байгаад байна. Тэнгүүдээ эмэгтэй хүн болонгууд дандаа тэгэд нэг доош нь хийх гэж харьцуулж байгаа юмуд нь хүртэл дандаа эд бараад тий. Нэг түлхүүр олон цоож онгойлгодог болвол тэр хүнтэй түлхүүр олон түлхүүрээр онгоодог нэг цоож бол тэр ямар ч хэрэггүй цоож байл тэгэл бидний одоо нөгөө ингээ биеийг дандаа юмтай жишдэг. Цоожтой жишж үзэж байгаа. Тэгснэ нэг юм бас нэг фэйсбүүкээр нэг зураг яваад байдаг байсан юм да. Хагас нүцгэн охины зураг тэгснэ Монгол дээлтэй охины зураг. Тэнгүүдээ доор нь ингээ нэг нь юм уутан задарчихсан чубааж упс бахан дээр шоргоолж ингээд оварцсан. Нөгөөх нь ингээд гялгар ууттай чубааж упс. Тэгээ бидний бие бол ингээд чихэр ууттай чихэр хувцсан ингээ гадуур нь байж идэг. Хамгаалдаг гялгар уут гинэ. Тэгэл нэг юм цоо шин машинд ингээд түлхүүрээ заахад ямар мэдрэмж авдаг тийм мэдрэмжлэг нь тэгээд хөрхөдөө бодит амьдрал дээр цоо шин машинч авч унж үзээгүй л мөртлөөл бас ингээд эмэгтэй хүн дээр болохоор заавалчгүй л цоо шин байлгамаар байна л гэдэг шүү дээ. Тэнгүүт чинь юу гэдэг хит ингээд эцгийн эрэхт ёсонд автаад бид нэр ингээд өөрсдийгөө хүн биш тэгээ үн цэн нь ингээд хэрэглэх тоолонд буурж байдаг. Тийм эд бараа гэж үзээд байгаа нь л ер нь өдөр тутамд анзаарэгдэж их намайг шаналгадаг л да. За жишээлбэл одоо тий олон хүнтэй секс гэхээр ингээд өтрэн сунцдаг гэж ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүт за би тэгтээ нэг олон хүнтэй секс гэд хэлээд байгаа юм биш. Зүгээр л логикоор бодлоо. Нэг хүнтэй олон унтах, олон хүнтэй нэг унтах хоёрын ер нь зарчмын ялгаа нь юу вэ? Тэр ингээд яа тийм өөр хэлбэртэй эргэтэн хийхээр ингээд сунчна гэсэн үг. Одоо нэг тийм ер нь өтрээ сунна гэх юм яриад байдаг шүү дээ. Та нар ингээд харавс шиг хэмжээтэй хүүхдийн толгой түлхэж гаргаад аяндаа буцаад өөрөө агшчихдаг булчин өтрээ ч булчинлаг эргэтэн байхгүй юу? Цэвэр булчин тэгээ нэг цээхийн хям шиг л дээ. Айгу гайгуугаар хэлж байгаа шүү. Цээхийн хям шиг юм оруулж гаргалаа гэж сунлаа юу. Тэр нэг тийм бас нөгөө ирчүүдийн нөгөө өөрийнхөө эго хит ихээр боддгийн л нэг илэрлэлтэй ийм хэмжээтэй юм ингээд хүлээд гаргаад ирсэн. Тэгээ буцаад аяндаа өөрөө агшчихдаг үтрэнд л нэг иймэрхүү хэмжээтэй юм орж гарахаар л нөгөөх нь сунчхан л гэж итгээд байгаа юм л та. За тий хэрвээ ингээ булчинлаг эрхтнийг ингээ булчинг нь ажилуулад байвал сундаг юм бол тэр логикоор бодох юм бол жимд яваад төмөр өргөж байгаа хүмүүсийн бүгдээрийнх нь булчин нь бүр сул байгаад сулраад хатангаршаад алга болох нэ тий. Тэгээд дахиад хэлье би энэгээр одоо нэг хаамаагүй олон хүнтэй унт гэж хэлж байгаа уриалж байгаа юм биш ээ. Гэхдээ
тэр одоо хүнтэй унтсны тоогоор одоо эмэгтэй хүний үтрээ сулардаг, барьдаг. Одоо ингээд цэнгүү болдог, молдог гэж худлаа заяа. Тэг үтрээг ажилуулж байх тусмаа л булчин эмчээ ажилуулж байх тусмаа л улам чангарна. Тэгээд юу гэдэг хүнтэй унтсан учраас ч юм уу хүүхэд гаргасан учраас над дотрыг чинь сул болцсон байна гэж хэлж байгаа эрхтэй бол өөрөө. Тэгэл ер нь нэг эмэгтэй хүний үнцэн, эмэгтэй хүн өөрийгөө үнэлэх, хүндлэх, хайрлах гэдэг сэдвүүд явсаар агаад заавалчгүй л нэг тийм мөнгөн арилжааны шинжтэй юм руу яваад орчдөг. Эмэгтэй хүн одоо өөрийгөө үнэлэх ёстой гэж уг нь эмэгтэйчүүд маань ярьдیں۔ Тэг өөрийгөө яаж үнэлэх вэ? Өөрийгөө яаж үнцэнтэй байлгах вэ гэхээр хүнтэй хувцас авч өмс. Сайн цүнх барь. Одоо алт манут зүг ч юм уу. Булга өмс. Одоо юм өмссөн юм шиг харагд. Хүний доор орохооргүй тий хүний өмнө нүүр улаахааргүй байж тэр чинь өөрийгөө үнэлж байгааг нь хэлбэрээ л гэж хэлж байгаа. За тэнгууд би ч одоо тэрнээс шал эсрэг юм хийдэг юм шүү дээ. Би чинь хэрвээ зарим нь мэдэж магадгүй зарим нь мэдхгүй ч гэж магадгүй би одоо thrift буюу бидний хэл занснаар комиссын хувцас өмсдөг. Комиссын хувцсны контент хийдэг. Өдөр тутамдаа ер нь одоо миний нэг шүүгээний би айгүй олон хувцастай болсон ер нь. Тэгээд миний ер нь хувцсны бараг 70% нь бол хуучин хувцас. Дандаа хүний өмсөж байсан хувцас. За тэгээд тэнгууд чи одоо өөрийгөө үнэлдэггүй юм уу, хүндэлдэггүй юм уу, яагаад ингэж байдیں гэсэн юм бас нэлээд хүлээж авнаа хүний хуучин хувцас өмсөө бузартаад. Одоо мөнгө байдгүй мүү гайгүй юм шиг харагдах юм. Одоо өгсөн хүний хувцас байвал яах юм бэ? Одоо хүний хуучин хувцас өмсгөөс өөр арга байлгүй малгүй гэх юм ярина. Тэгээ уг нь бол би одоо яг өөрийнхөө хэмжээнд бол би өөрийгөө бүр хангалттай сайн үнэлдэг, хүндэлдэг хүн байхгүй юу? Тэгээд би өөрийгөө үнэлж хүндлэхдээ яаж байна вэ гэхээр би яг аль болох ингээд өөрийнхөө дуу хоолойг доторх дуу хоолойгоо хорихгүйгээр сонсхийг хичээдэг. Өөртөө өөрийнхөө үзэл бодолд маш одоо үнэнч байхыг хичээдэг. Тэгээд болж өгвөл би сайн хүн байхыг хичээдэг. Бусдад сайн хүн байна гэсэн чинь дандаа буян хийгээл тэг ингээл гигэн дарих шиг байхыг биш шүү дээ. Бусдад гай болохгүй, бусдад садаа болохгүй, түүх учруулахгүй гон шиг өөрийнхөө толгойг мэдээд явахыг ер нь бол тий ерөөсөө бусдад санаатай гар муу зүйл хийхгүй байхыг би сайн хүн байна гэж боддог байхгүй юу? Тэгээ би уг нь ингээд амхандаа өөрийгөө айгу сайн хүн болгочих гээд өдөр тутамдаа ингээд хичээж явдаг. Тэгээ өөрийнхөө мэдрэмжийг дардггүй, үүсгдэггүй, өөрийнхөө ингээд мэдрэмжийг дагаж тэгээ доторх хүнээ одоо нөгөө бид нар чи хорио сурцсан. Би одоо тэр юмнаас холдох гээд ингээд сурж байгаа. Мэдээж 100% өөрийгөө хайрладаг, хүндэлдэг, сонсдог болсон гэж хэлэхгүй ч гэсэн одоо тэр аялал маань ингээд үргэлжилж байгаа. Тэгээ би өөрийнхөө хувьд бол яг доторх хүнээ дарахыг хүсдэггүй. Яг тий хил хязгаараа дажгүй тогтоож барьж сурж байгаа. Өөрийнхөө ингээд амар амгаланг оршихуйг хамгаалаад хэрвээ намайг тавгүй болгох гээд байгаа хүмүүс байвал би тэд нартай ингэж хуурамч харилцаа үүсгэж инээж харьцгаалгүй ямар ч хүн байсан гэсэн тий одоо амьдралдаа оруулахгүй байж чаддаг. Өөрийгөө тий амар амгаланг маш сайн хамгаалдаг. Би чинь уг нь бол өөрийнхөө хувьд ингээ өөрийгөө тултал нь үнэлж хүндэлдэг хүн байхгүй юу? Тэнгүүт ингээд чи яагаад юу ахгүй юм бэ? Өөрийгөө үнэлэхгүй эмэгтэй хүний хувьд яагаад өөрийгөө үнэлэхгүй ингээд хуучин хувцас өмсөөд идэм бэ гэж их асуудаг. За тэгээ энэ талаар ярина гэхээр бараг тусдаа нэг видео хийхээр болчиход байгаа юм л та. Тэгээ чоон базаад хэлчихье. Би болохоор thrift хувцас өмсдөг шалтгаан мэдээж байгаль орчинд ээлтэй гэдэг үгнээс те хүний хувцсыг хийхэд ямар их тоог ус байгалийн баялаг тий бохирдол үүсгдэг үлээ дээ. Тэр чинь за нэг джинс өмдөг хийхэд л одоо угаадаг ус тэр будгийг урсгадаг тэр бохирдол тий байгаль учруулж байгаа бохирдол аимшигтай байгаа ийм нөхцөлд тэгээ би өөрийнхөө тий эмэгтэй хүний үнцэн гэдэг нэг түрүүний хэлсэн тэр нэг хиймэл ойлголтыг хамгаалахын тулд би
нэмж одоо тэрэн дээр ингэж гай болмооргүй байдаг. Тэртээ тэрхүү хийгээд эзэн нь авахгүй байгаа зөндөө олон хувцс байхад тэднийг одоо эмхлээ зохицуулаад эвийн олоод гой харагдуулаад өмсчих боломж байсаар байхад би одоо тэр нэг эмхтэй хүний эго гэдэг эмхтэй хүний одоо үн цэн гэдэг хэмэл ойлголтод тааруулахын тулд одоо үн цэнтэйгээ батлахын тулд надад одоо тэр нэмж байгалыг бохирдуулах шаардлага алгах гэж би үздэг. За тэгээд хувцсыг үйлдвэрлэхээс гадна хаягдал хувцсыг одоо устгахад бас байгаль маш ихээр бохирдож байдаг. Тэрийг хуучин хувцас шатаана гэвэл озоны давхаргыг цоолчж байгаа юм. Булна гэвэл хөрснөө бохирдол үүсгэж байгаа юм. Далаад хаяна гэвэл тэгэл бас л ингээл тэгэл далайн амьтдад л гай болж байгаа юм. Тэнгүүд чинь би одоо тэрнээс сэргийлж байгаа ухаантай юм. За тэгэнгүүтээ дараачийн яагаад хуучин хувцс авдаг вэ гэдэг шалтгаан нь бол ялангуяа одоо нөгөө fast fashion гэдэг маш хурднаар үйлдвэрлэгдээд хурднаар муудаад хурднаар модноос гардаг трендээс гардаг хувцснуудыг аль болох дэмжихгүй юмсан хувцс загварын одоо салбар чинь байгалийн бохирдлын бас нэлээд том хэсгийг бүрдүүлж байгаа. За тэгээд би ерөөсөө fast fashion өмсдөхгүй огт өмсдөхгүй гэж бол худлаа ярихгүй. Аль болох өмсөхгүй байхыг хичээдэг. Тэгээд сүүлийн жил бол яг fast fashion хувцс баараг худалдаж аваагүй. Тэгээд энэ шалтгаануудаас болоод би ер нь тренд давдаггүй. Тренд гэдэг нь юу вэ гэвэл ер нь маркетингийн зайл ахгүй юу? Таныг аль болох олон юм худалдаж авахуулахын тулд одоо байгаа хувцснуудыг чинь хаяулах шаардлага гарна. Шинэ юм авахуулахын тулд. За тэнгууд хувцсны брэндүүд яасан бэ гэхээр энэ хүмүүс байнга шинэ юм худалдаж авах ёстой. Ингийн тулд хэдүүлээ тренд гэдэг юм үүсгье. За ингээд нэг трендийг чинь тэгэл нэг хідэн компани захирлууд ч юм уу дизайнерууд ярьж байгаа шийдчихэж байгаа. За энэ үйлрэл бид нар ийм имийг тренд болгоно. Тренд гэж шийднэ. За тэгэнгүүтээ нэг загварын сэтгүүлүүд рүүгээ холбогдоод одоо энэ сард ийм юм тренд болж байна. Энийг хийвэл гээл мөнгөний нөгөө хэвлүүлчих чаа. За тэгэнгүүтээ улаан хэмсэн дээр гарч байгаа оддоо нэг яг тэр трендээр нь хэдэн хувц өмсүүлчих чаа. Тэгээ инфлюенсерүүд рүү өнгөө ингээ юм явуулчих чаа. За тэгэнгүүт чинь ингээд медиагаар хараал эхлэнгүүд хүмүүс энэ тренд болж байна. Одоо би энэ трендийг даахгүй л би ингээд юмнаас хоцорлоо гэх нөө fear of missing out гэдэг шүү дээ. Юмнаас хоцрох айдас ингээд гээд тэрийгээ дагаал ингээд тренд хөөцөлтөөл явж байгаа. За тэгэнгүүт одоо тэр тренд чинь өсрөөл нэг 2 сар болдог. За тэр трендийн дагуу хийсэн хувцснууд чинь бас өсрээд л 1-2 өмсөж угаасны дараа л материал нь муухай болоод хэлбэр загвараа алтаад тийм модноос гарчихдаг учраас ингээд нэг 2-3 сарын настай хувцснуудаар тий байнга тренд үүсгэж байгаа байхгүй юу? Одоо анзаарах юм бол саяхан л нэг ийм юм тренд болж исэн. Одоо тэр нь хоцрогдсон. Дараагийн тренд гэл. Та нарт аль болох их юм борлуулад аль болох их юм хурдан үйлдвэрлээд зарчил байвал тэр хүмүүс ашиг олж л байвал одоо байгаль дэлхий яах нь ерөөсөө хамаагүй байдаг. Тийм учраас би ерөөсөө тренд гэдэг зүйлийг огт дагдаггүй. Оронд нь би өөрийнхөө стилээр өөртөө зохисон гэж боддог. Зарим нь бол бүлээн зөвшөөрөхгүй л ахaltaа. Гэхдээ тэр бол тухайн хүмүүсийн асуудал. Би бол өөрийнхөө би галбартаа өөрийнхөө зан арашиндаа тохирсон стилээр хувцлахыг илүү үздэг. Яг хав тренд нь миний стилтэй ингээд давхцаж тааруул мэдээж трендээр хувцлана. Гэхдээ би ерөөсөө тренд хөөдгүй. Тэгээд өөрийнхөө стилийг олоод ойлгоцсон хүний хувьд надаа ингээд ялангуяа thrift shop-уудаар явхаар маш гоё байдаг. Яагаад тэгэхээр thrift shop-ууд чинь одоо шинэ хуучин тий 20 жилийн өмнөгч 2 сарын өмнөгч хувцснууд бүгдээрээ байдаг учраас би тэнд яг өөрийнхөө стилд тохирсон өвөрмөц дахин давтагдахгүй хувцас олж авах боломж нь маш өндөр байдаг. Тийм учраас би thrift shop-оор үйлчлүүлдэг. За тэгээд thrift shop-ын бичлэг хийж байхдаа би ер нь ингээ нэг үнэтэй брендийн юм оллоо гэд хаяа юу яадаг л та контент хийдэг л дээ. Тэгээд тэр контентууд маань ер нь бол хамгийн их өндөр хандлт авдаг. Тэгээд хүмүүсийн үгтэй намайг тийм амар брендэд дуртай гэж боддог байж магадгүй. Тэгээд яг үнэхээр бол би нэг брендүүдийг мэддэг ч гэсэн би яг брендэд тийм их ач холбогдол өгдөггүй надад брэнд байна уу зүгээр гараараа ойсон байна уу юм ямар ч ялгаагүй. За би чинь тэгээд ажлын гараагаа 2011 онд хувцс загварын сэтгүүлчээр фэшн сэтгүүлчээр ажиллаж эхэлж байсан. Тэгээд өмнө нь бас дизайнер болно гэж боддог байсан.
Тэгээ зарим брэндүүдийг яг урлаг талаас нь тийм хувцс гэдэг чинь зөвхөн хувцс биш, хэрэглээ биш, урлаг гэдэг талаас зарим брэндүүдийн яах аргагүй гоё хийцтэй гоё санаатай тийм хувцсууд байдаг. Тийм хувцсыг харж биширдэг. Гэхдээ би юу гэдэг брэндэд нь тийм их ач холбогдол өгвөл бүх хүмүүсийн маань шошготой байх ёстой гэж боддгоо. Одоо брэнд өмсчих юм бол үн цэнтэй байна. Тэг гэдэг тэр юмд бол би ерөөсөө итгэдэггүй. Яг ингээ өвч бүрэн брендийн хувцас өмсөд явж байвал чамтай харьцах хүмүүсийн хандлага өөрчлөгдөх байх л та. Гэхдээ би тэр хүмүүсийн хандлагаар өөрийнхөө үн цэнийг тогтоодгүй учраас тэр үн цэн гээд байгаа юм. Би түрүү хэлсэн шүү дээ. Хүнд үн цэн гэж байхгүй, үн цэн бүтээдэг л гэж боддог гэдэг. Тийм учраас одоо би өөрийнхөө одоо тэр бүтээдэг үн цэнээ одоо өмссөн хувцаараа ч юм уу хүмүүсийн хандлагаар тогтоодгүй учраас надад тэр хувцсны шошго үн цэн ерөөсөө чухал санагддаггүй. Ийм үн дагааж чанар гэлтэгдэн штэ. Гэтэл одоо ер нь сүүлийн үед ялангуяа одоо тэр үнэтэй чанартай гэдэг байгаа тансаг брэндүүд чинь яг үнэндээ чанартай ч байха болцсон. Ерөөсөө тэр брендийн тэр амар үнэтэй байгаагийн шалтгаан нь ерөөсөө ийм жижигхэн хэмжээтэй тэр шошгоо хадснаа л байчаа. За саяхан Миланы прокурорууд Италид байдаг Арманигийн Диорын үйлдвэрүүдэд гинтийн шалгалт хийсэн чинь тэнд нөгөө бахархалтайгаар made in Italy гэж хэлсэн шошго үйлдвэрлэдэг байсан тэр бүтээгдэхүүнүүд нь яг Италийн газар нутаг дээр байгаа боловч бид нар чинь дандаа ингээ хятадаас ч юм уу ядуу буурай орнуудаас хараар ажиллахаар ирсэн бичиг баримтгүй цагаачдыг тэ одоо хүн ёсны хувьд байж боломгүй муухай байршил байрлуулад айгүй олон цаг ингээ хөдөлмөрийн мүлжлэг хийгээд маш бага үнээр ажилуулж ирснийг олж тогтоосон. Тэгээ $2000 зарагддаг Dior-ын цүнхний яг өөрийнх нь бүтэх өртөх нь $56 байсан. $56 гэдэг чинь $200-аад мянган төгрөг шүү дээ. $200-аад мянган төгрөгийн цүнхийг бид нарт 8 саяар 10 саяар зардаг гэдгийг нь тогтоочихсон. Одоо бид нар ингээ шүүхт гээд явж байгаа. Тэнгүүд одоо тэр үн цэн гэж тогтоогоод байгаа юм чинь зүгээр дандаа хиймэл тэр олон хүмүүс энийг гоё гэж бид нар яагаад ч юм бөөнөрөө итгээд шийдчихсэн учраас л бид нар энийг үн цэнтэй гэж үзэж байгаа болохоос шүү дээ. Яг жинхэнэ үн цэн байхгүй байна. Одоо нийгэм бид нар ингээ 3 давхраг байдаг гэж ярьдаг шүү дээ. Дунд давхраг, доод давхраг, дээд давхраг гэх. Тэнгүүд тэр давхаргууд чинь бас дотроо 3 давхрагтай. Дундын дунд, дундын дээд, дундын доод ч юм уу тий. Доод чинь бүр ингээ доороо хамгийн бүр үгээгүй ядуу ч юм уу тий. Тэгээ ядуувтар мөртлөө бас ингээ тэн дотроо боломжийн амьдарчдаг ч юм уу тий. Ингээ дээдчүүд нь бас ингээ дотроо ингээ нэг дээдийн доод, дээдийн дээд гэх нэг алтан дараа гурил мөрш ингээ дотроо юм байгаа. За тэнгүүд ингээ нэг дундаж амьдралтай. За би бол бүр яг алтан дундаж дунджийн дундаж ахгүй. Би өөрөө хороололд 3-4 дугаар хороололд өсөж төрсөн эмээ өвтэйгээ өссөн ээжийнхээ олон дүүнэртэй ингээд айгу олуулаа тэр үед чинь те нөө шилжилтийн үед нэг 3 өрөө байрна ингээд бараг л 7-8 хүн чихэлтэй л амьдарч исэн тийм л нөхцөлд өссөн яг л алтан дундаж нэг нь эмч нөгөөх нь багш тийм хүмүүсийн гэр бүл төрж өссөн. За тэгээ одоо бол би алтан дундаж гэдгээ бүр яг ингээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэрнээсээ одоо ичих ч юм уу нуух шаардлагагүй оюутан байхдаа ч юм уу би бол тэрнээс жаахан санаа зовдөг. Тэ нэг тийм жоохон мөнгөтэй ч юм шиг харагдахыг хүсдэг байсан. Тэгээд яах вэ хөрхий боломжоор манай гэрийн хэмжээндээ нэг цайны мөнгө, халаасны мөнгө гэх нэг жоохон мөнгө илүүчлэн тэр нэг өдөрт нэг 2 бишги авч идэх ч юм уу нэг 5 кол авч идэх мөнгө байсан. Тэгээ би ч одоо ингээд сургуультай автобусаар л явна шүү дээ. Тэгээ аль болох ганган гоё хувцас дандаа өмсч явдаг. Тэнгүүд ингээд автобусаар явахгүй тулд автобусаар явж байгаа харагдахгүй тулд нөгөө хоол идэх мөнгөөр би дандаа таксид чихдэг байсан. Тэгээ сургууль дээр таксигаар ирж байгаа болж харагдах гээд. Тэгээ ихэнх тохиолдолд хинч намайг ирж байгааг харахад тий зүгээр би өөртөө л тий дандаа таксигаар явдаг л хүн болж харагдахын тулд тэгдэг байсан л да. Тэнгөт одоо бол би чинь ингээд алтан дундаж гэдгээ бүр сайхан хүлээн зөвшөөрчихсөн. Би одоо ямар ч юм сонин өмс ичгүүгээр би сайхан автобусандаа суугаад эсвэл алхаал явчихдаг. Надад одоо нөгөө хүмүүсийн юу гэж бодох бол гэдэг тэр юм нөлөөлөхөө болчихсон учраас би одоо тийм мөнгөлөг харагдъя, байгаагаасаа баян харагдъя ч юм уу бусдыг одоо импресс хийдэг шүү дээ. Бусдад ингэж
бишрүүлээ, флекстэй гэсэн надад юусоо тийм юм байхгүй болчихсон. За тэнгууд ингээд дунд түвшнийхний хувьд дээд түвшнийг хэрглэж эдэлж байгаа зүйлсийг аль болох дуурайж хэрглэж одоо тэдний нэг болж харагдах нэг ясныг косплей хийх сонирхолтой. Тэнгууд ингээ амжиргааны түвшин дээр байгаа хүмүүсийн хувьд тэр хэдэн мянган долларын хувцас нарыг авч өмсөх бол бас нэг тийм боломжгүй зүйл биш. Дундаж амьдралтай мань битийн. За тэр тусмаа Монголын дундаж амьдралтай бид хэдийн гэхээр одоо Монголын дундаж түвшний дундаж амьдралтай би чинь олон улсын хувьд те өндөр хөгжилтэй орнуудын стандартаар бол би доод амжиргааны доод түвшний дунд байгаа хүн байхгүй миний орлого яг тэргээр бодох юм бол. За тэгээд тэр орлогоороо те би доод түвшний дунд байгаа хүн одоо тэр дээд зиндааны ч юм уу хэрэгжилж байгаа зүйлсийг худалдаж авахын тулд тийм асар их хурааж хуримтлуулах, нэмж ажиллах шаардлага гарна та. Тэгээд бидний хувьд бол одоо тэр дээд зиндааныхны хэрэгжилж байгаа юмыг авч зүүх өмсөх болвол тийм авч зүүсэн юм шиг харагдах ч юм уу тэр нь их чухал байгаад байгаа юм. За тэрийг ч брэндүүд маш сайн мэдчихэе. Тийм учраас одоо яг тансаг гэдэг байгаа брэндүүд чинь жишээлбэл Burberry ч юм уу, Chanel ч юм уу хувцсныхаа үнийг буулгадаггүй, хямдруулдаггүй, сээл зарлдаггүй. Яа тэгэхээр одоо тэдний хувьд тэр брендийг нь хэрэглэх шалгуур нь чанар биш. Одоо тэр худалдан авах чадвар байгаа байхгүй юу? Худалдан авах чадвар тэр мөнгөийг нь төлж чадахгүй байгаа, үндсэн үнийг төлж чадахгүй байгаа хэрэглэгчид бидэнд хэрэгэхгүй, бид нар тэр хүмүүст зориулж үйлчлэхгүй. Бид нар яг тэр дээд зиндааныхаа зориулсан юм хийн. Дунд зиндааныхан одоо бид нарыг хүсч байвал мөнгөө хураад цуглуулж байгаад аав гэсэн хандлагатай байдаг. За тэгээд тэр брэндүүд одоо хиймлэр тогтоосон тэр өндөр үнэ барихын тулд сээл зарлтгүй гэж байна. Дээрээс нь одоо ингээд улирлан дуусаад борлогдоогүй бүтээгдэхүүнээ тэд нар устгадаг, хямдруулж зарахын оронд, бусдад хандуулахын оронд нэгэнт хийцэн бүтээгдэхүүнийг зүгээр л тэр үн цэнийг нь унахчгүй гэж айсандаа улдаг, шатаадаг, тэгээ уурж тастаж хайдаг. Тэгин одоо тэр чинь ингээл мань мичиг дундаж эсвэл одоо амьдралын түвшин доор хүмүүс юмыг нь хэрэглээд харагдчихгүй гэдэл одоо тэр reputation гэдэг нэр хүндээ хамгаалж байгаа өөрсдийнхөө орлогыг хамгаалж байгаа тэр баггүй одоо тэр дундч хүмүүс хит их одоо дундаж амьдралтай хүмүүс одоо Prada ч юм уу, Chanel-ийг ч юм уу, Dior-ыг хит их хэрэглээд эхлэх тусам нөгөө дээд зиндааныхын чинь голж эхлэх байхгүй. Би энтэй эднэртэй адилхан харагдмааргүй байна. Та нар яагаад ингэж байгаа юм бэ? Тийм учраас хүчээр тэр үнийг өндөр байлгах хэрэгтэй. Тэнгүүт одоо энэ тансаг брэндүүдийн биднээс ингэж хүчээр хамгаалж тэ нууж ингэж бидний ингэж цоочтой хаалганы цаана ингэж тэ холхон байлгахыг хүсэж байсан тэр брендийн юмнуудыг нь би thrift дэлгүүрүүдээс олохоор амар баярлдаг байхгүй. Надад тийм гоё бахха надад тийм та нарын нөгөө хиймлэр тогтоосон өндөр үнэтэй зөвхөн л дээд зиндааныханд хэрэглүүлэх гэж одоо хийсэн эд чинь ингээд хуучин хувцсны дэлгүүрт баг үнэгүй шахуу нэг 10 $20 $5 байж гинэ гэж бодохоор тэр харамлж байсан юмыг нь хямдхан болоод авчихаар миний зүгээр бахханаад байдаг байхгүй юу? Тэрнээс биш би ер нь нэг тийм амар брендэд дуртай биш. Заримдаа ингээд амар лаглаг брендийн юм оригинал олсон ч гэсэн бидгээ за дараагийн хүн авагтэй гэж бодоод үлдээгээд явчдیں۔ Заримдаа тэр талаараа бас контент оруулдаг. Үнэхээр таалагдах юм бол би өөрөө худалдаад авчихдаг. Тэгээд зарим хүмүүс тэгжлээд энэ чи дуураймал юм мэг жинхэнэ гэж контент хийхээ болооч юм гэдэг. Би тэр тал дээр бол аль болох хичээж өөрийнхөө хэмжээнд маш сайн шалгадаг. Хэрвээ би дуураймал байна гэж үзэх юм бол би тэрийг контент хийдэггүй. Тэгээ би нэг удаа яг ориг Salvatore Ferragamo цүнх олж авсан гэд контент хийсэн чинь л над руу нэг хідэн хүн бүр тасралтгүй дараад чи бүр хулх бараа барьчаад яах гээд ингээ ичхгүй тэнэг хүн хуурж байгаа юм шиг хин л одоо ингээл $1000-2000 цүнхээ ингээл хүн таньдуулж яах вэ гээл тэгээдсэн. Тэгээ би сүултээ тэсэхгүй нөгөөхөн нь Shangri-La руу барьж очиж Salvatore Ferragamoгийн дэлгүүр рүү ороод худалдагчаар нь баталгаажуулсан шүү дээ. Тэгээ худалдагч нь энэ ориг цүнх хүн байна гэдгсэн. Үнэхээр ориг юм хаяа олддог байхгүй юу? Тэгээ яагаад тэгэхээр түрүүний хэлсэн шиг дунд доод одоо амжиргааны түвшний бид нар чинь мөнгөө хураан хуримтлуулан буу юм болон барин байж авсан цүнхээ мэдээж хизээч
Тэгээ урагдаж тасархаас нааш хүнд өгөхгүй бид нар бүр ингээд дариулан ингээд тасрах төгсөн байсан ч барай л яваа. Гэтэл бидний төсөөлж чадахгүй их мөнгөтэй хүмүүс зөндөө байгаа тэр мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүй үрч ятсандаа тэгээ бидний хувьд одоо жилийн цалин тэр хүний хувьд нэг өдрийн тоглоомны мөнгө ч юм уу тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгээ тэр хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөөр баах юм худалдаж авдаг. Худалдаж аваад дараа нь байж исэн чинь харсан чинь таалагдахгүй ч юм уу загвар нь хуучирсан ч юм уу зүгээр шүүгэндээ шин зай гаргах шаардлагатай болохоор нь тэрийг ингээд хандуулдаг газар руу маа гэж шидэл тэгэл тэр хүний хувьд тэр хэдэн мянган евроны цүнхэн биш шүүгэнд байдаг орон зай нэлээд үнэтэй байх тохиолдол зөндөө байдаг байхгүй юу. Би Лондонд байхдаа бас thrift дэлгүүрүүдээр явдаг байсан. Тэгээ Лондонд болохоор charity shop буйны байгууллагуудын дэлгүүр гэдэг байхгүй. Тэр болохоор тэр дэлгүүрүүдэд хүмүүс юм хандуулаад тэгээ олсон орлогыг ингээд янз бүрийн буйны төрөмс байгууллагууд хандуултыг. Тэгээд явангууд ингээд байршлаас болоод олох юмнууд маань шал өөр гэдэг. Жохон юм захын хорооллын дуу байх юм бол ерөнхийдөө эдэлсэн хэрэгэлсэн хуучин дуу тэгээ нэг тийм гоё хувцас байхгүй. За тэгээ хотын төвийн charity дэлгүүрүүд рүү орохоор цоо шин дэлгүүрийнхаа брендийнхаа яарлагтайгаа тэн дээр нь одоо үндсэн үн ингээд 200 паунд гэд те яарлагтай тэр чи одоо бараг л сая төгрөг штэ. Цоо шинээр нэг ч өмсөөгүй яарлагын тасцж аваагүй. Тийм хувцснуудаа ингээд хандуулсан л байдаг. Яг нэг хүн хандуулсан мэдгэтгэхээр яагаад гэвэл тэр хүний ингээд стилүүд нь яг одоо тэр хандуулсан шавшгатайгаа байгаа хувцсууд нь яг ойролцоо дуу стилийн тэ нэг ярьцмаар байгаа байхгүй. Тэгээ ингээд харангууд 150 паунд, 300 паунд, 200 паунд ингээд зөндөө олон хувцснууд сэтгэлийн хөөрлөөр аваад шүүгэнд байж байгаа. Цун дууссан чинь нэг ч өмсөөгүй. Тэнгүүтээ хамгийн ойрхон байдаг одоо буйны дэлгүүр бай нэг зараарай гэж аваачаа тавьсан байна. Тэгээ тэнгүүд тэр яг 200 гэсэн үндсэн яарлагын дээр нь буйны дэлгүүрийн шашиг 5 паунд. Тэгээ би 200 паундны цоошин хувцсыг 5 паундаар авч байсан. Тиймэрхүү зүйлс зөндөө байдгийг харсан учраас надад одоо тийм thrift дэлгүүрээс үнэтэй юм оллоо гэхээр надад сонин санагддаггүй байхгүй юу. Тэгээ яг бид нар нөгөө өөрсдийнхөө сэтгүүгээр зовж олсон хідэн төгрөгөөрөө авсан юм а хүнд үнгүй зүгээр маа гэд өгчөж гин гэж ерөөс төсөөлж чадахгүй. Ядч л интернетээр хуучин хувцсны дэлгүүр дээр зарыг интернетээр зарыг гэж бодно л доо. Гэтэл бүр үнэхээр баян хүмүүсийн хувьд мөнгөтэй хүмүүсийн хувьд мөнгө санаа зовхоо болцсон хүмүүсийн хувьд тэрийг зарах гал зар тавиал тэгэл хүнтэй холбогдож чаадлал тэгэл тэрийг хүргэж өгдөг ч юм уу ингээл илгээмжээр явуулж явах заав цаг нь илүү үнэтэй байгаа учраас тэр юмудаа зүгээр маа гэж шийдчихдэг. Тэр нь азар явж Монголд ирдэг. Тэрийг нь хүмүүс нэг ялгаж харж мэдэхгүй учраас тэгээд байж л байдаг тохиолдол зөндөө байдаг. Тийм учраас би thrift хувцас өмсдөг. Тэгээд энэ thrift соёлыг түгээх гэж хичээж л явна. Тэгээд ер нь дажгүй болж байгаа хүмүүс бас ялангуяа залуус өмнөвшгөө тэгэж одоо хуучин хувцас өмсдөг гэдгээс ичгээ болсон юм шүү. Тэгээд thrift-ийн контент хийдэг болохоор маш олон thrift дэлгүүрийн эзэдтэй танилцсан найз нөхөд болсон л та. Тэгээд тэд нар маань ярьдیں۔ Одоо бидний олонний танил ч юм уу лаг хүмүүс ер нь бол thrift дэлгүүрээр их үйлчлүүлдэг. Тэд нар ялгаж харж чаддаг учраас янз бүрийн хувцсыг цүнхийг их авдаг гэн л тэ. Тэгээд авч хэрэгэлдэг мөртлөө зүгээр хэлхээс ичдэг тас нуудаг тийм хуучин комиссын дэлгүүрээс юм авдаг гэдэг зүгээр л зарлахгүй яг шинээр нь авсан гэж л итгүүлдэг л гэжэлээ л тэ. Тэгээ бодохоор миний thrift-ээр хувцлах ерөөсөө ичмээр санаа зовмоор ид биш. Харин ч байгаль орчинд ээлтэй тэгээ өөртөө үнэнч өөрийнхөө стилийг олсон тэр байдлаар хувцалж байгаагаа бол би бахархдаг, sustainable байгаараа бахархдаг. За тэгээд ялангуяа сүүлийн үед thrift дэлгүүрүүд нэг жаахан толд болсон ч юм уу нэг айгүй хөөрхөн мөртлөө хүн өмсгийн аргагүй болчихсон ч юм уу хүмүүс голоод авахааргүй юмыг аваад дээр нь ингээд хатгамал идэх ч юм уу ямар нэгэн байдлаар засаж өөрчилж тэрэнд одоо үнцэн шингээж байгаа надад өөртөө таалагддаг болж байгаа. Тэгээд одоохондоо бол зүгээр хатгамал энтерл хийж үзэж байна. Яванда хувцас эвдэж ойж сурмаар байгаа. Тэгтээ жоохон айгаад тойрч гүгээд байна. Ер нь нэг ADHD-тэй байх гэж өөрийгөө бодоод байдгийн албаасаар тэгчээд нэг онцлуулна. Тэгээ нэг ADHD-тэй хүмүүс нэг overwhelmed буюу одоо ингээд нэг хитрхи олон юм ингээд самгардах мэдрэмж аягүй төрдөг учраас би ер нь тэр мэдрэмжтэй хүлэгдээд заримдаа ингээд хиймээр байгаа юм хийж чадахгүй, эхлүүлж чадахгүй яваад байх тохиолдол их байдаг. Тэгээ миний бодлоор бол хүн болгон үнцэнтэй
үн цэн гэдэг зүйлийг хүнд тогтоох боломжгүй. Гэхдээ бидний бүтээж байгаа үн цэнийг бол хэмжиж болно. За тэгээд эмэгтэй хүний үн цэн гэдэг сэдвээ ярилцахад ийм байлаа. Төгсгөлд нь хэлэхэд хүн болгон үн цэнтэй таны үн цэнийг хинч булааж авдаггүй юм. Олноороо таны үн цэнгүү гэж хэлж байгаа ч гэсэн тэр чинь үнэн биш. Үн цэн гэдэг чинь нэг хин нэг нь таны бие дээр ингээд нэг үнэлгээ тогтоочоод тэрнээс ингээ оноо хасах зарчмаар ажилтдаг тийм зүйл ерөөсөө биш. Таны амьдралын нөхцөл байдал, таны одоо арсны өнгө ч юм уу, таны бэлгийн чиг хандлах ч юм уу, таны өвчин зовлон, таны нас, таны одоо хідэн хүүхэдгүй байдал таны үн цэнд огтхон ч нөлөөлөхгүй юм шүү. Үн цэнгээд байгаа тэр зүйлийг чинь гаднаасаа ингэж авдаг юм биш. Тэрийг чинь та өөрөө энэ дотроос чинь өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх, өөрийгөө үнэлэх, өөрийгөө мэдрэх, өөрөө өөртөө үнэнч байх чинь л яг тэр үн цэн юм шүү гэдгийг сайн ойлгоорой.